Йохан 6 дугаар бүлэгт намайг идэгч нь мөн надаар амьдрна гэж би. Бид Есүсийг хэрхэн идэх вэ? Есүсийг идсэн хүн байна уу? Бид махчин хүмүүс биш. Яаж түүнийг идэх болж байна? Намайг ид гэсэн үгээ Бурхан алхасал баяр гэж нэрлэгддэг ариун эслэлт шингээсэн байгаа. Алхасал баярын талх, алхасал баярын дарс нь миний мах цусыг илтгэдэг. Үүнийг идэж уусан хүмүүс сайн муугийн жимсний нүглээс ангижирна. Хэдийгээр хүн төрлөختөн сайн муугийн жимс идэж өөхөх тавилантай болсон ч бид амийн жимсний бодит болох Христийн ариун мах цусанд оролцох юм бол амийн жимс идсэн хүмүүс гэж Бурхан хүлээн зөвшөөрөх юм. Ийм тохиолдолд бидэнд юу өгөх вэ? Ингэж л бидэнд мөн хайм өгөгддөг. Тэгвэл яагаад алхасал баярыг өнөөгийн олон сүмд тэмдэглэдэггүй вэ? Йохан 6 дугаар бүлгийн 53 дугаар ишлэлд хэрв та нар хүний хүүгийн махыг идэж цусыг нь уухгүй л бол та нарын дотор ам байхгүй гэж хэлсэн. Дахин хэлбэл ямар сүм гэсэн утгатай вэ? Тэр сүм ам байхгүй сүм гэсэн үг. Ам байхгүй учраас тэнд загалмай байрлуулдаг. Загалмай нь булшны өмнө байрлуулдаг тэмдэг. Тэд харийн шашны бүх эслийг хүлээн авч, хүлээн зөвшөөрсөн байдаг. Бурхан эдгээр нь бүгд шүтэн тул бүгдийг нь халах ёстой гэж хэлсэн. Библи үүнийг олон мянган жилийн турш онцолж ирсэн. Тэд ам байхгүй гэсэн тэмдэг тавьсан байгаа. Загалмайтай сүмд очихоор тэнд юу байдаггүй вэ? Хүний хүүгийн мах цус байхгүй, алхасал баяр байхгүй. Библиэд алхасал баяр гэдэг үг маш их гарч, энэ талаарх сургаалч их бий. Мөн Есүс сахисан гэд байхад хүртэл тэд үүнийг дагаж мөрдөггүй нь үнэхээр харамсалтай. Матай 28 дугаар бүлгийн 18 дугаар ишлэлийг харцгаая. Матай 28 дугаар бүлгийн 18 дугаар ишлэл. Есүс дөхөж ирээд тэдэнд тэнгэр газар дээрх бүх эрх мэдлийг надад өгсөн. Иймээс та нар яв. Бүх үндэстнийг дагалдуулахтун. Эцэг хүү ариун сүнсний нэрээр тэдэнд баптисм хүртээ. Та нарт тушаасан бүгдийг минь яа гэж байна. Сахин биелүүлэхийг тэдэнд заа. Тэгвэл бид Есүсийн бидэнд тушаасан зүйлийг бүх хүнд заах ёстой биз дээ. Алхасал баярыг тэмдэглэхгүй байхыг Есүс бидэнд тушаасан уу? Шав нартаа өөрийн биеэр тэмдэглэн гэж айлтсан бай. Алхасал баяр яагаад ийм чухал вэ гэвэл энэ нь бүх хүн төрлөختнийг нүгэл ба үхлийн харанхуй эрх мэдлээс гэрэл рүү, ам руу шилжүүлэх цорын ганц арга зам юм. Иймээс Бурхан үүнийг амлсан гэсэн утгаар шин гэрээ химэн тамгалсан.